Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэдээгээр Япон улсын хүн амын бууралт түүхэн дээд хэмжээнд хүрсэн талаар мэдээлэл бэлтгэлээ. Японы эрүүл мэнд хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасан хүн амын хөдөлгөөний урьдчилсан мэдээгээр 2025 онд төрсөн хүүхдийн тоо 705,809 болж өмнөх оноос ойролцоогоор 15,000-аар буурсан байна. Ингэснээр төрөлтийн тоо 10 дахь жилдээ дараалан түүхэн дээд доод хэмжээг шинжиллээ. Нөгөө талаас нас баралт ойролцоогоор 1,6 саяд хүрч төрөлтөөс нас баралтыг хассан хүн амын байгалийн өсөлт хасах 899,845 болж бууралтын хэмжээг түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл Японы хүн ам 1 жилийн дотор бараг 900 мянган хүнээр цөөрчээ. Баталгаажсан эцсийн тоо мэдээллээр төрөлт 686,173, нас баралт сая 605,378 болсон мөн л дээд рекордуудыг шинжилсэн үзүүлэлт юм. Энэ нь Япон улсад хүн амын хөгшрөлт, төрөлтийн бууралт улам гүнзгийрч байгааг харуулж байна. Ерөнхий сайд Такаичи Сан парламент дахь бодлогын илтгэлдээ Японы хамгийн том асуудал бол хүн амын бууралт хэмээн онцолж хүүхэд гэр бүлийн бодлогыг багтаасан цог зарах хэмжээний тогтолцоог бүрдүүлэхээ мэдэгдсэн юм. Япон улс хүн амын бүтцийн энэхүү гүн хямралыг хэрхэн даван туулах нь тодорхойгүй хэвээр байна. Танаас үргэлжлүүлээд 3 асуулт асуумаар байна. 1-т Япон улс хүн амын асуудлаа шийдэж чадах уу? 2-т Япон улсын хүн ам цөөрөх нь бидэнд аюулгүй боломж уу? 3-т ирээдүйд Япон улсад хэн ажиллах вэ? Таны бодлыг коммент хэсэгт үлдээгээрэй. Japan Weekly News-тэй хамт байсан та бүхэндээ баярлалаа.